Хайманаха цараа байранд орсон байршлын хувьд нэлээд бодож сонгож байгаад энэ байранд орсон байгаа. Өний үед маш боломжийн 1 сарын 1300 ан гэж исэн. За тэгээд тэр өдрөө би нэг солонгосын нэг гудамж байдгийг сонсоод хүмүүсээс сонсоод тэгээд тэр гудамжинд очиж үзье гэж бодоод тэр гудамжинд ирсэн. За нэг ийм нэртэй гудамж байсан. Тэр гудамж руу явж ороход ер нь яг л солонгосын гудамжаар явж байгаа юм шиг амар олон солонгосын төрлийн бараа зардаг хоолны газрууд тэгээд бүр энэ нэг харагдаж байгаа барилгуудынхаа яг ард талд нь солонгосчууд бүр энэ амьдардаг юм бэлээ. Энд ажиллаж амьдардаг хүмүүс энэ хойдлын байранд амьдардаг юм бэлээ. Солонгос хүмүүстэй бас таарсан байгаа. Өмнө солонгост очихыг маш хүсдэг байсан. Тэгээд яг солонгост байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн энэ газар бүр айгүй гоё. Өмнө би тааж солонгос хэл сурж байсан баггүй юу? Солонгос явах амар хүсэлтэй. Тэгээд солонгос руу явж чадахгүй ч гэсэн хятадд ийм гудамжинд ирээд солонгос байгаа юм шиг мэдрэмж төрсөн айгүй гоё ясан. Тэгээд солонгост байдаг зардаг бүх төрлийн хоол, хүнс, бүх төрлийн зүйл байсан. Тэгээд мэдээж нэг газрыг сонгоод дуртай хоол авч идсэн байгаа. Тэр юу вэ гэхлээр доббоги. Би бүр яг л ийм доббоги идэхийг хүсэжсэн заяо. Тэгээд сүүлд Монгол тахтаал идчихсэн би бүр энийг бүр идэл бүр нүд онгоох шиг л болсон. За тэгээд цаашаа яваад өөр зөндөө олон зүйлүүд байсан. Солонгос дэлгүүрүүд зарим хоолны газар зарим дэлгүүрүүдийн захирлууд нь солонгос хүмүүс байдаг юм бэлээ. Тэгээд хүмүүсийн хамгийн их очиод оожрлоод байгаа тэр дэлгүүрлүүд нь ороод үзсэн байгаа. Мэдээж эсба хамтлагийн сурталчилгаа тийм самбарнууд байсан. Яг л солонгостой юм шиг мэдрэмж төрүүлж исэн. Тэгээд явж нэг өөрийнхөө дуртай хэсэг рүү очиод нэг дуртай хэсгийнхаа бичлэгийг авсан. Тэрнээс биш айгүй олон төрлийн юмнууд зардаг юм бэлээ. Ив ухтай хүмүүс дэлхийн ив ух гэж нэрлэдэг байхгүй юу? Яагаад тэгж нэрлэдэг юм болоо гэсэн яалтчгүй улс улсын орны хүмүүс л энд байдаг юм бэлээ. За тэгээд Розигийн идж байгаа котдог лүү корондог лүү ямар ч энийг авч идсэн байгаа харахад л нэр 11 шүү сасгармар гоё юмтай. За тэгээд солонгосын гудамжаасаа гараад цаашаа нэг жоохон хэсэг зайтай явж хагаад хятадын яг энэ бараа зардаг бүх төрлийн юм бараа зардаг юм билээ. Тэр гудамж руу явж үзье гэх тэр гудамж руу явсан байгаа. Мэдээж замдаа айгүй олон гадаад хүмүүстэй таарсан, хар арьстай хүмүүс ч байсан. Иран, Орос, ер нь улс олсын орны хүмүүстэй байдаг юм билээ. Тэгээд тэр газрын хоолны газрууд хүртэл айгүй олон байдаг юм билээ. Ер нь эндээс айлч хаанхын ч ер нь хоол, хүнс, хувцс хэрэглэлийг ер нь олж авахар юм билээ. Энд ажиллаж байгаа хятад хүмүүс бүгдээрээ л бараг англи хэлт юм билээ. Англиар аягүй сайн ярьд юм билээ. Энэ хотоор ийм олон гадаад хүмүүс ирж байгаа юм ч одоо англи хэлээр ярихгүй юм ч гэж байхгүй л үү тий. За энд харагдж байгаа газар бол нөгөө нэг захчин байгаа. Манайхаар яг нэг наран туул шиг ийм гадаад зах үйд юм билээ. Гэхдээ айгүй ийм шамбаарлцсан жижигхан тэгээ бараа амар ихтэй. Тэгээ дээрээс гадаа бүр амар халуун. За тэгээ энэ хоолныхоо гудамж бол бүр амар урт юм билээ. Төрөл бүрийн хоол зардаг. Өмнө тэгээ иймэрхүү хоол идээд үдцсэн болохоор нэг үед хүслэхгүй байсан. Угаасаа амар халуун байсан гадаа. Тэгээд ер нь зүгээр тойроод үзээ дөө гэж бодоод ер нь дэлгүүрүүдээр тойрч үзсэн. Тэгээ үнийн хувьд ер нь миний болсноос жоох үнэтэй санагдсан. Тэгээ яагаад юм болоо гэж бодсон чи ялчгүй гадаад хүмүүс их байдаг болохоор ер нь бол барааны хувь жоохон үнэтэй юм билээ. Бүр ийм халуунд энэ хүмүүсийг одоо яаж ажилтдаг юм болоо л гэж бодсон. Бүр харахаар л бүр амар хэцүү харагдсан заяа. Би бүр хит талхаад л ингээл бүр муужирч унахчих чад энд хүмүүс ингээл хитэн цаг зогсвол бараагаа зардаг гэж бодохоор л бүр үнэхээр биширмээр. Тэгээд Монголд ч ер нь аягүй жоон сэрүүхэн байдаг штэ. Тэгээд сэрүүхэн газараас ирсэн болоод ч ер нь халуунд бол би бол ер нь тэсгэргүй амар халуун байгаа байхгүй юу. Эндхийн хүмүүс нь ер нь өөртөө амар тасчихсан. Тэгээ бүр ингээд пүүз, оймс, өмд бөмбөдтэй явж идэг заяа. Би юу пүүз, оймс, өмсөх тийм өмсөх юм бол зөв шууд илжирнэ. Тэгээ яалтчгүй дассан газрын хүмүүс шал ондоо л идэг юм блэ. Энэ хотыг хараад байхад ер нь бусад хот шиг айгүй гоё өндөр гоё чамин барилганууд их байдгүй юм бэлээ. Яагаад юм болоо гэсэн чинь яалтчгүй нэг том бараа зах дэлгүүрүүд ихтэй. Тэгээд гадны хүмүүс ихтэй. Ер нь энд айгүй л амар ажил их явагддаг юм бэлээ. Хүмүүс ингээд зугаалж амрах гэж гоё юм үзэх гэж ирэх биш. Ер нь ажиллаар айгүй их хүмүүс ирдэг юм бэлээ. Бараа авах, худалдаа авалт хийх, эндээс аваад нутгаруугаа орч зарах гэх мэт тиймэрхүү ажлууд хийх юм бэлээ. Тэгээ хөлнийхээ давхааг эргэтэл явж байгаа нэгдсэн гэрсэн харсан. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа, баяртай.